Украин улс НАТОгийн гишүүнчлэлээс татгалзах боломжтой гэлээ. Сиднейд болсон еврейчүүдийн баярын үеэр халдлага гарчээ. Нобелийн их тайвны шагналт Алиас Беляцкий Белорусын ерөнхийлөгчийн өршөөлөөр суллагдлаа. Хамас бүлэглэлийн толгойлагч Раид Саид Израилийн халдлагад өртөж амьд өгчээ. Сайн бацхан үзэгчдээ Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулна. Зүүн Европын дайныг зогсоох яриа хэлэлцээрийг урагшлуулахад чамгүй том болтыг Украины тал хийлээ. Украины ерөнхийлөгч Володимир Зеленский дайныг зогсоох яриа хэлэлцээний хүрээнд НАТОд элсэх зорилгоосоо татгалзах боломжтой гэдгээ илэрхийлжээ. Тэрээр Ням гарагт Берлин хотно Америк нэгдсэн улсын элч төлөөлөгчдтэй уулзахаасаа өмнө ийхүү хэлсэн байна. 5 цаг гаруй үргэлжилсэн эхний уулзалтад Америк нэгдсэн улсын талаас ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч Стив Виткоф, Жаред Кушнер нар оролцжээ. Стив Виткоф уулзалтын дараа энхий яриа хэлэлцээрт томоохон ахиц гарсан гэж мэдэгдсэн ч дэлгэрэнгүй мэдээллийг хараахан ил болгоогүй байна. Харин Украины ерөнхийлөгчийн зөвлөх Дмитро Литвин өнөөдөр эсвэл маргааш хэлэлцээ бүрэн дууссаны дараа дэлгэрэнгүй тайлбар өгнө гэлээ. Одоогоор албаны хүмүүс баримт бичгийн төслүүдийг судалж байгаа шатанда явж байна. Энэхүү Украин улс томоохон хэмжээний буулт хийсэн мэт байгаа боловч НАТОгийн гишүүнчлэлээс ямар нэгэн нөхцөл шаардлага тавилгүйгээр ухарч байгаа хэрэг биш юм а. Володимир Зеленскийгийн хэлснээр Украин улс барууны орнуудаас бодит хууль ёсны аюулгүй байдлын баталгаа авах нөхцөлтэйгээр НАТОд элсэх зорилгоосоо татгалзах саналыг төвшүүлж байгаа нь. Энэ юм ингэснээр Украины хувьд томоохон бодлогын өөрчлөлт хийлээ гэж хэлж болохоор байна. Учир нь Украины эрх баригчид Оросын албаны улсаас ирж байгаа болзошгүй цаашдын халдлага давталгооноос сэргийлэх үүднээс НАТОд элсхийг тууштай зорж ирсэн. За энэ зорилго нь үндсэн хуульд хүртэл тусгагдсан байдаг. Харин өнөөдрийн уулзалтын дараа Володимир Зеленский НАТОгийн асуудлаарх байр сууриа өөрчилсөнийг хийх шаардлагатай зайлшгүй буулт байсан гэж тодорхойлжээ. Мөн Украины анхны зорилго НАТО байсан нь үнэн хэдий ч Америк нэгдсэн улс, Европын улс орнууд, мөн Канада, Япон зэрэг орнуудаас хууль ёсны аюулгүй байдлын баталгаа авах юм бол Орос Украин руу дахин давталхаас сэргийлж чадна гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Ийхүү Украин НАТОд элсэхгүй байх гэдэг нь Оросын албаны улсын талаас тавьж байгаа энхийн хэлэлцээрийн гол нөхцлүүдийн нэг юм. Оросын албаны улсын ерөнхийлөгч Путиний хэлснээр түүний засаг захиргааны гол зорилго нь Украин улсыг төвийг сахисан улс байх ёстой. Тиймдээж НАТОгийн цэргүүдийг байршуулах ёсгүй гэж үзэн энхийн хэлэлцээр татуу шаардлага тавиад байгаа юм а. Гэхдээ энхийн хэлэлцээрийг баталгаад бас өөр нэгэн чухал нөхцөл болох Донбассын газар нутгийг Оросын албаны улсын дефакто мэдэлд өгөх нөхцөлийн тухайд Украины эрх баригчид хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсээр байна. Нөгөө талаас Кремль ч мөн тавьж буй шаардлагуудтай бат зогссон хэвээр буулт хийх магадлал бага байна. Тиймээс дайныг зогсоох яриа хэлэлцээ ингээд шийдэгдэжлээ гэж бодож болохгүй юм а. Дашин дуртахад өнөөдрийн уулзалтыг Германы канцлер Фредрих Мерц хүлээн авч зохион байгуулсан гэдгийг сануулах нь зүйтэй. Тэрээр уулзалтыг эхлүүлж үг хэлэн цааш талуудыг биедан хэлэлцээ хийх боломжийг нь олгон гарч явсан гэж их сурвалжууд мэдээлж байна. Маргааш Европын бусад удирдагчид мөн Германд хүрэлцэн ирж үргэлжлүүлэн хэлэлцээ хийх гээд төлөвлөжээ. Ням гарагийн орой Сидней хотын төвөөс 7 км-ийн зайд байрлах Бонди далайн эрэгт зэвсгэлсэн аав хүү хоёр иргэдээр байсан энгийн иргэд рүү халдсан хэрэг гарчээ. Хэргийг тодруулбал хэдэн зуун хүн цуглардаг еврейчүүдийн шашин болон түүхийн дурсгалт Ханука баярын үеэр 15 энгийн иргэдийн амь насанд хүрчээ. Австрали улсын эрх баригчид нас барсан иргэдийн дунд бага насны хүүхэд хүртэл байгааг мэдээлж уг хэргийг еврейчүүдийн болон тэдний шашны эсрэг хийсэн террорист халдлага гэж үзэж байна. Өчигдөр оройн 18 цаг 45 минутын орчим тус хотын Бонди иргэдээр Ханука баярын нээлт болж байхдаа зэрэгцэн буун дуу гарч далайн иргэдээр амарч байсан олон мянган хүн сандралд орон үүмэн самуунтай байдал үүсчээ. Яаралтай тусламжийн болон цагдаа хүчний байгууллагууд цаг алдалгүй хэргийн газар очиж иргэдийг хамгаалах арга хэмжээг авч эхэлсэн. За цагдаа нар халдагчдын нэг болох 50 настай эрийг газар дээр нь буудан хөнөөж удаах этгээдийг баривчилжээ.
Халдлага үүссэн этгээдүүд аав хүү хоёр болохыг өмнө нь дурдсан. За харин одоогийн байдлаар баривчлагдсан хүнд шархагдсан биеийн байдал нь тааруухан байгаа гэдгийг мэдээлсэн юм а. За нэмж тодруулахад хэдийгээр гэмт этгээдүүдийн нэг нь гэмт хэргийн хуучин бүртгэлтэй байсан ч тус халдлагыг урдаас таах эсвэл урдчлан сэргийлэх ямар ч боломжгүй байсан гэдгийг мэдээлээд байна. Хохирогчдын тухайд 10-аас 87 насны хооронд 40 гаруй хүн эмнэлэгт хүргэгдсэн байгаагийн дунд амь насанд халтай хүнд шарх авсан хүн хэд байгааг мэдээлээд байна. Гэхдээ Австралийн эрх баригчид хохирогчдын нэрсийг албан ёсоор зарлаагүй байгаа юм. Израиль болон Франц улсын зүгээс халдлагын улмаас нас барсан өөрийн улсын иргэдийн мэдээллийг зарлаад байгаагаас нэг Франц, нэг Израиль иргэн тус амь насаа алдчихэ. Харин Австрали улсын зүгээс хэрэг дээр анхаарч ажиллаж байгаагаа хэлж хэргийн газраас гар хийцийн тесрэх бөмбөг олж идэхгүй болгосноо мэдгдсэн. За мөн мөрдөн байцаалтын ажил нэмэлт сэжигтэнгүүгээр эхэлснийг мэдээллээ. Тус улсын ерөнхий сайд Антони Албанез уг халдлагыг эрс буруу шааж Австрали улсад суугаа еврей нийгэмлэгийг дэмжихээ амласан бол Английн хаан 3 дугаар Чарльз болон Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш тэргүүтээ дэлхийн томоохон удирдагчид тус улсад гарсан хохиролд эмгэнлээ илэрхийлээд байна. Дүгнэх хэлэхэд галт зэвсэг ашиглалтын хууль чанга байдаг Австральд энэхүү хэрэг гарсан нь хэн хүний анхаарлыг ихэхэн татаж байна. Зэвсэг талдлага гарах тохиолдол маш бага, ховхон байдаг тул Австрали улсын ерөнхий сайд Минс сүүлийн 30 жилд гарсан хамгийн их хүн амиа алдаж бэртсэн хэрэг болсон гэдгийг онцоллоо. Тэрээр Австрали улсын галт зэвсгийн зохицуултыг ойрын хугацаанд дахин заавал хянан шалгахаа мэдгдсэн юм а. Беларусь улс Нобелийн инх тайвны шагналт Алис Биаляцки болон сөрөг хүчний удирдагчдын нэг Мария Колесникова тэргүүтээ 123 хоригдолд өршөөл үзүүлжээ. Тус улсын ерөнхийлөгч Александр Лукашенко, Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын тусгай төлөөлөгчтэй 2 өдөр яриа хэлэлцээ хийсний эцэст энэхүү шийдвэрийг гаргасан байна. Хариуд нь Америк нэгдсэн улс Беларусын экспортын гол бүтээгдэхүүний нэг болох калиум бордоны хоргийг цэцлэгээр олжээ. Орос Албаны улсын ойрын холбоотнуудын нэг Америк нэгдсэн улстай тохиролцоонд хүрч эдийн засгийн хоригоо сулруулсан нь олон улсын анхаарлын төвд ороод байна. Учир нь 2022 онд Оросын цэргүүд Беларусаар дамжин Украин улс руу давталсны улмаас барууны улс орнууд тус улсын эсрэг эдийн засгийн хоригийг тавиад байсан юм. Сурлагдсан 123 хоригдлын дунд нэг Америк нэгдсэн улсын иргэн 6 холбоотой орнуудын иргэн байснаас гадна Украины 5 иргэн байсан гэж Америк нэгдсэн улсын холбогдох албан тушаалтан AP агентлагт мэдээлжээ. Сурлагдсан хоригдлуудын 9 нь Литв руу явсан бол 114 нь Украинд хүргээгдэжээ. Нобелийн инх тайвны шагналт Алис Биаляцкийн хувьд хүний эрхийн тэмцлээ өргөжлүүлнэ гэдгээ мэдэгдээд байна. Түүнийг олон жилийн турш улс төрийн хоригдлуудын төлөө тэмцсэнийг үнэлэн 2022 онд Нобелийн шагналыг гардуулж байжээ. Алис Биаляцки 2021 онд шоронд хоригдож 1613 хоногийн дараа сурлагдаж байгаа нь энэ юм. Харин 2020 онд эрх баригчдын эсрэг болсон эсэргүүцлийн жагсаалын удирдагчдын нэг болох Колесникова автобусаар Украинд хүргэжээ. Тэрээр 2020 оны сонгуульд өрсөлдөхөөр бэлдэж байхдаа баривчлагдаж байсан. Мөн түүний хүү Эдвард одоо хүртэл Беларуст шоронд хоригдож байгаа юм а. 5 жилийн өмнөх тус сонгуулийн үр дүнд одоо хүртэл маргаантай хэвээр бөгөөд сөрөг хүчний ихэнх гишүүд шоронд хоригдсон. Санал хураалтын дүнг барууны орнууд хүлээн зөвшөөрдөггүй. Тэр цаг үеэс эхлэн барууны орнууд өргөн хүрээний эдийн засгийн хориг арга хэмжээнүүд Беларусь улсын эсрэг хэрэгжүүлж эхэлсэн юм а. Дональд Трампын хувьд 1300-аас 1400 хоригдлуудыг суллахыг Лукашенкод уриалсаар байгаа. Түүнийг ажлаа авсны дараагаар 200 гаруй хоригдол суллагдаад байгаа нь энэ юм а. Тусгай төлөөлөгч Жон Кол 2 улсын харилцаа хэвийн болж байгаа учраас улам олон хоригдлыг цаашид цуцлана гэдгээ мэдгдлээ. Израилийн Газын зурагт хийсэн цохилтын үеэр Хамас бүлэглэлийн нэр нөлөө бүхий ахлах командлагч Раед Саад амь алджээ. Энэхүү явдал нь 2 сарын турш мөрдөхийг хичээж ирсэн гал зогсоох гэрээний явцад хурцдмал байдал үүсч болох эрсдлийг дагуулж байна. Нэм гарагт Израилийн батлан хамгаалах яамнаас Раед Саад Газын зурагсын өмнөд хэсэгт болсон дэлбэрэлтийн улмаас амнасаа алдсан болохыг мэдээлсэн. Түүнийг одоогийн мөргөлдөөний уг суурийг анх тавьсан хүн гэж хэлсэн байна. Тодорхойлбол 2023 оны 10 дугаар сарын 7-нд Хамас бүлэглэл Израилийн өмнөд хэсэг рүү Раед Саадын удирдлаганд ор халтсан гэж буруутгаж байсан юм. Тэрээр гал зогсоох тохиролцоонд хүрсний дараа ч гэсэн тус бүлэглэлийг байнга цэргийн бэлтгэл сургуультай байлгаж байгааг нь Израиль улс эсэргүүцсээр ирсэн.
Өмнө дурдсанчлан Хамас бүлэглэлийн Израиль руу анх хийсэн халдлагын улмаас 2023 оны 10 дугаар сарын 7-нд 1200 орчим хүн амиа алдаж 251 хүн барьцаалагдаж байсан юм байна. Израилийн албаныхны мэдээлснээр онцлогдсон иргэдийн ихэнх нь судлагдаад байна. Харин нөгөө талд Газын зурсан эрүүл мэндийн яамны зүгээс Израиль улсын Газад явуулж байгаа цэргийн ажиллагааны улмаас 70,650 гаруй Палестин хүн амиа алдаж, газар нутгийн ихэнх хэсэг нь суурьж, хүн амьдрах нөхцөлгүй болон хүмүүнлэгийн хямрал улам даймжирч байгааг анхааруулсаар байна. Мөн Израиль улс гал зогсоох хэлэлцээрийн 2 дугаар шат руу шилжихийг шаардаж эхэлжээ. Дараагийн шатуудад Хамас бүлэглэлийн Газын зурвас дахь нөлөөллийг арилгаж, олон улсын хяналтанд доор сэргээн босгох ажлууд эхлэх ёстой юм. Газын зурвасын ихэнх хэлэлцээр 3 үе шаттай, эхний шатанд түр гал зогсоо, 2 дугаар шатанд мөргөлдөөнийг эцэслэн, харин 3 дугаар шатанд Газын зурвас энх цаг ирснийг зарлаж сэргээн босгох ажлууд эхлэх ёстой юм. Хонконгийн ардчлалыг дэмжигч медиа салбарын тэрбумтан Жими Лайг шүүхийг төрийн эсрэг турхирсан гадаад улс орнуудтай хойулцсан хэрэгээр гин буруутаад тооцлоо. Өдгөө 78 настай түүнийг 2019 онд болсон эсэргүүцлийн жагсаалын дараа 2020 онд Бээжингээс баталсан Хонконгийн үндэсний аюулгүй байдлын хуулийн дагуу ялсан байна. Тус үндэсний аюулгүй байдлын хууль хэрэгжиж эхэлсний дараа өөрчилсөн хэд хэдэн улс төрийн өрсөлдөгчдийг шоронд хорж иргэний нийгмийн байгууллага болон хэвлэл мэдээллүүд татан буугдаж байна. Жими Лайн Хятадын коммунист намыг эрс шүүмжлэгчдийн нийгэм тэрээр Apple Daily нэртэй сонинг үүсгэн байгуулж өөрийн үзэл бодлоо түгэж байсан юм а. Лай бүх хэрэгт гин буруугүй гэж мэдүүлсэн бөгөөд одоо түүнд бүх насаар хорих ялгамах боломжтой байгаа юм. Шүүгчид шийдвэрээ танилцуулахдаа Жими Лайн олон жилийн турш бүгд найрамдагтад ард улсын эсрэг гомдол үзэн ядалт тээж ирсэн нь эргэлзээгүй гэж хэлжээ. Мөн түүнийг Дональд Трампын анхны бүрэн эрхийн хугацаанд Америк нэгдсэн улсын улс төрчдөд лобби хийсэн үйлдэлийг төрийн эсрэг турхирах болон гадаад хүчнийхэнтэй хойулцсан нотлохоо гэдгийг дурдсан байна. Үүнээс гадна Хонконгийн олон нийтэд туслах нэрийн дор Америк нэгдсэн улсын албан тушаалтнуудыг Хятадын эсрэг арга хэмжээ авахд ятгсан гэжээ. Түүнд яг одоогийн байдлаар хэдэн жилийн ял оноох нь тодорхой бус байна. Гэхдээ бүх насаар хорих магадлалтай гэж үзэж байгаа юм а. Тэрээр 2020 оны сүүлээр баривчлагдсан бөгөөд 1800 гаруй хоногийг өндөр хамгаалт бүхий шоронд өнгөрүүлээд байна. Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр үргэлжилж байна. Үргэлжлүүлэн хөтөлбөрийн энэ хэсэг дэлхийд дахинд өрнөсөн бусад үйл явдлыг товчхон хүргье. Филиппин маргаан дагуулсан Сабина шөрөн арлын орчимд болсон мөргөлдөөний улмаас Филиппиний 3 загасчин өнгөрөгч бие гарагт бэрцсэн хэрэг гарчээ. Филиппиний талаас Хятадын иргэн хамгаалалт усан даралттай буугаар байрч аврах ажиллагаанд саад учруулсан гэж буруутгасан бол Хятад өөрийн нутаг дэвсгэрээ хамгаалсан нь хууль ёсны арга хэмжээ байсан хэмээн мэдээллээ. Энэ явдал өмнөд Хятадын тэнгис дэх хоёр улсын хооронд тодорхойгүй байдал үүсгэж байна. Гэрийн автомат тоос сорогч үйлдвэрлэгч Rumba компани дампуурах эрсдэлтэй нүүр тулаад байна. Энэ оны 3 дугаар сард бизнесээ өргөжлүүлэх чадваргүй болж байгаа талаараа мэдэгдэж байсан тус компани үнийн өрсөлдөөнд ялагдаж байгаа нь энэ юм а. Тус компани зохицуулагч байгууллагад дампуурлаас хамгаалах өргөдлөө даваа гарагт өгчээ. iRobot 2024 онд нийт 682 сая Америк долларын орлого олсон боловч Хятадын Ecovax Robotics зэрэг өрсөлдөгчдөөс болон ашиг нь буурсан байна. Мөн өргөдөлтөө Америк нэгдсэн улсын гайлын тарифын бодлогод тус компани хүн дээр туссан гэдгийг онцолжээ. Сүүлийн жилүүдэд сэтгэл зүйн шарх гэмтэл авахыг дан ганц томоохон үйл явдлын хариу үйлдэл гэж харахаас гадна нийгмийн сүлжээнд өөрийгөө сурталчлах өвөрмөц онцлог шинж чанар гэж танигдах болжээ. Wayne Mujийн их сургуулийн сэтгцийн эмч Араш Жаванбахт болон Колумбийн их сургуулийн сэтгэл судлаач Жорж Bonanno нар сэтгцийн эмч судлалын нэр томьёог хэтрүүлэн өөрийн дураар онцлон хэрэглэх нь хүнд энгийн өвдөлтийг хүн дээр харж харин хүнд өвдөлтийг энгийн мэтээр ойлгох эрсдэлтэй болохыг анхааруулжээ. Bonanno-гийн урт хугацааны туршид хийсэн судалгаа ихэнх хүмүүс гэмтлийн дараа байгалийн чамаар өөрөө эвдэрдэг байж магадгүй гэж үзсэн байна. Харин траума болох гэмтлийг хүлээн зөвшөөрөх ёстой ч үүнийг бараа болгон өөрийгөө сурталчлах арга болгон ашиглах нь жинхэнэ эдгэрэлтийг сулруулдаг гэж үзжээ. Apple компани iPhone-ы үйлдвэрлэлийн системд халдлагад өртөж болзошгүй 2 сул тал байгааг анхаарууллаа. Тиймээс засвар хийгдсэн iOS 26 2 үйлдвэрлэлийн систем рүү шилжихийг сануулсан юм а.
Хоёр сул талын нэг нь хортой мэдээлэл веб хөтөлбөрөөр дамжин утсан дээрх дурын кодыг ажилуулах эрсдэлтэй, харин нөгөөх нь санах хойд гэмтэл уйлчруулж болзошгүй юм а. iOS 26.2 шинжилэлтээр тус хоёр алдаанаас гадна өөр 20 гаруй эмзэг байдлыг заасан гэж Apple-ийн зүгээс мэдээллээ. Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр танд хүрэлээ. Анхаарал хандуулсанд баярлалаа.